Сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн байна уу? Сууцгаа. За дэвтрээ дэлгээрэй хүүхдүүд. Дэвтрээ дэлгээрэй. Нэгээрээ дэвтрээ. Их сайн байна. За багш руу гараарай. Их сайн байна. Мөг оргил багш руу гараарай. За багшийн гарч юу вэ? 5. Оо 5. Хошоо. Ундар хэрнээ багшийн гарч юу вэ гинэ? 5 хошоо. Ямар хөвгтэй вэ? Удаа хөвгтэй. За наашаа харч хөвгтэй. Багш нь та нарын дэвтрийг удаа 5 хошуугаар байлаа. Хичээлдээ сайн оролцоорой. Ойлгосон уу хөвгтэй? Ойлсон. Их сайн байна. За наашаа хараа одоо дэвтэр дээрээ сар өдрөө тавина. Багш нь самбар дээр бичсэн байгаа. Үзгээ бариараа хөвгтэй. Үзгээ бариараа. Үзгээ бариараа. За 3 дугаар сарын хэдэн гэж байна? 15. За мөнх оргилоо багш нь харандагаар бичсэн байгаа. Гой бичээрэй миний хөө. За бичиж. Сар өдрөө тавьчихъя. Зүй. За одоо миний хөө дээрээс нь дагаад бичин тийм ээ. Энд байна зүйтэй. Миний хөө энд бичин. Сар өдрөө энд бичих нь шүү ундар хэрнээ. За миний хөө энд бичин шүү. За дээрээс нь дараа бичиж. Ямар сайн хүүхдүүдээ хин зөвхөн сар өдрөө бичээд багш руугаа анхаарна. Ямар сайн хүүхдүүд вэ? За багш руугаа анхаараараа бичсэн хүүхдүүд ямар сайн хүүхдүүд вэ? Үзгээ тавиараа мөнх оргил. За. Халуунаа бичсэн юм ээ нөхөө. За болно халуунаа. Болцсон халуунаа. Сар өдрөө л бичээрэй гэсэн шүү дээ багш нь. За сар өдрөө бичсэн тийм ээ. Гамбаяр бичсэн юм ээ нөхөө. Болно. Ганцхан сар өдрөө л бичин. За юу. За. Маш одоо гараа ордоо өндөр хальт наашаа анхаарна. За одоо дэлгэц рүү хүүхдүүд харна шүү. Одоо монгол хэлний хичээл орно хүүхдүүд ээ. Ойлгосноо. За дэлгэцэн дээр ямар зураг байна? Бүгдээрээ харна шүү. За юуны зураг байна хүүхдүүд нэрлэе бүгдээрээ эндээс эхлэе. Нар байна. Мод байна. Энэ юу вэ? Мохор хэлээр мохор шуу их сайн байна. Байна. За энэ юу юм болов? Шууны үүр вэ? Энэ үг биш. Мөнх оргил хэлэх гэж байна. Шуу. За тэгвэл энэ юу юм болов? Мус яаж байгаа миний үг? Тэгээд энэ юу юм? Цэг зүйтэй. Тавсраа хараараа миний үг. Цэцэг. Энэ юу юм миний үг? Гутал зүйтэй ихсэн миний юу юм? Мод найрч энэ юу юм миний хүүхдүүд? Шувууны үүр ихсэн мэн. За нааша багш руу анхаараа. Одоо ямар үйлрэл болж байгаа вэ хүүхдүүд? Үгүй ээ. Бодороо. Үгүй ээ. Зүйтэй гамбай хэлээр миний юу? Хаврын үйлрэл. За бүгд хэлээ. Хаврын үйлрэл мөнх оргил онц. Хаврын үйлрэл болж байгаа юм биш үү хүүхдүүд? Тэгвэл энэ зургийг бүгдээрээ хаврын үйлрэл гэсэн нэр өгье. Хаврын үйлрэл халуунаа нааш анхаарна. Хавар болохоор яа гэв миний хүүхдүүд? Цаас мөс яаж вэ? Хайж юу вэ? Цэцэг урагч байна зүйтэй. Энэ яаж вэ? Шувуу ирж байна. Шуу яа гэв хүүхдүүд? Нисдэг их сайн байна. Мөнх оргил шуу нисдэг их сайн байна. Ямар сайн хүүхдүүд вэ? За одоо самбарлаа хараач. Болно. Одоо самбарлаа хараарай. Самбарт багш нь зураг үлгсэн байгаа. Энэ зургнуудыг сайн ажиглаж та бацраа сайн хараарай минь хөө. За. Мөнх оргил гараад ирэх штэ. Мөнх оргил гараад ир. За гараад ир. Чадна штэ. За. Хурдан. Мөнх оргилоо. Нарны зураг хаа байна багштай олоод өгч. Аваараа минь хөө нарны зургийг авч. Яа, нар. Аваад багштай өгч. Энэ найзуудтай харуулна. Ингээд харуулна зөв үзье. Чангад нэрийг хэлээд. Юу хэлээ? Нар. Мөнх оргил хэлэх гэж байна. Нар.
Нар онц өстөөсөө минь. За одоо хамгийн дээд нар наач. Ямар мундаг хөх те. За суугаар одоо миний хөө сууж байна. Дараагийн зургийг халуунаа авна. Халуунаа. За халуунаа бороо орж байгаа. За халуунаа бороо орж байгаа зураг хаавна. Ямар сайн хөхтэй. За ангийнхандаа харуулаарай. Юуны зураг авсан байна миний хөө? Бороо яаж байгаа те? Орж байна. Онц. За одоо миний хөө яг нарны доод наагаараа. Их сайн байна. За дараагийн зургийг гаргаж хин мундаг зурагч юм багш нь харъя. Дараагийн зургийг сувдаа аваарай. За сувдаа авчих дараагийн ямар. За сувд авах нэ. Сувд. Их сайн байна. Энэ юу болж байна? Шуур чанга хэлээрэй минь. Шуур их сайн байна. За наач. Зүйтэй. За бүгдээрээ шуур. Сувдаа ямар зураг авсан юм? Шуур. За шуурга гэхэд ямар аваа хамгийн ихэнд ямар аваа сонсогдож байна мөн хоригдоо? Шуурга. Ямар аваа сонсогдож байна? Шуурга. Хамгийн ихэнд нь шуурга гэхэд ямар аваа сонсогдож байна? Иш их сайн байна мундаг. За одоо би иш аваад багш нь хэлж үзүүлээ. Сайн багш хамруу хараараа мөн хоригдоо. Шуур. За одоо бүгдээрээ зөв хэлээ шүү. Шуурга. Хэлээрэй мөн хоригдоо. Шуурга. Мөн хоригдоо зөв хэлнэ. Та нар мөн хоригдыг сонсоорой. Шуурга. Шуурга. Онц их сайн байна. Манай мөн хоригд зөв хэллээ тийм ээ. Их сайн байна. За одоо бүгдээрээ гоё зөв суучих юм. 2 3. Одоо энэ зургуудаар өгүүлбэр зохиоё бүгдээрээ. Өгүүлбэр зохионо. Өгүүлбэр зохиохдоо хараараа халуунаа багш нь үгнүүд бичиж тавьсан байгаа. Энэ үгнүүдийг энэ зураг нь тохируулж наа. Ойлгосноо? Тохируулж наа. За хамгийн эхлээд наашаа харж байгаараа энэ нар гэдэг зураг нь тохируулна. За энэ үгнүүдээ эхлээ уншиж. Шуур та. Зүйтэй. За дараагийнх нь энийг уншъя. Мандаж байна. Зүйтэй. Мандаж байна. Онц. Мөн хоригдоо. Багш руу хараараа. Үзгээ тавьчих миний хөө. Орж байна. Зүйтэй. Орж байна. Ийсэн одоо энэ унсан үгнүүд маань ямар үг юм бэ хөөе? Чанга. Үг. Хэлээрэй. Үг. Дараа нь бичиж за. Үг болоогүй баригдаа наашаа. За. Одоо энэ үйл үгийг зурганд тохируулан өгүүлбэр бүтээн. Гараар өргөөрэй. Ямар мундаг юм бэ? За. Эгүүлэн хамгийн эхлээд наранд за халуунаа наашаа. Их сайн байна. Ямар мундаг хүүхэд вэ? Нар. Зүйтэй. За эгүүлэн уншаад өгчих миний хүүхдэд ангийнхандаа. Байна. Их сайн байна. Эгүүлэн зогсож. За, нар мандаж байна гэсэн өгүүлбэрийн үйл үг нь ямар үг вэ? Ангийнхандаа хэлж өгч. Байна. Онц их сайн байна. Эгүүлэн баяр үргээ бүгдээрээ. За, дараагийнх нь. Мөн хоригдол бороо. Бороо яадаг гэлээ? Орж байна. За тэгвэл эндээс орж байна гэдэг үгийг сонгоно шүү дээ. Бацран. За. Бацран. Бороо орж байна. Орж байна гэдэг үгийг сонгоно шүү минийх үү? Орж байна аль нь? Их сайн байна. За энд нь наачих. За. Хэлээрэй минийх үү? Орж. За байна. Их сайн байна. За одоо өгүүлбэрээ бүтнээр нь уншаад өгчих найзуудтай. Юу орж байгаа минийх үү? Бороо. Орж байна. Үйл үг нь ямар үг вэ? Ангийнхандаа хэлээд өгөөрэй. Үйл үг нь орж байна. Их сайн байна. За бацрантай баяр хүргэе бүгдээ. За одоо хамгийн сүүлийн мөнх оргил. Чадахгүй за. Гар өргөч. За 5 гэсэрэн. Одоо энэ юуны зураг үү минийх үү? Шуурга яадаг гэлээ. За одоо үгээ аваарай минийх үү? Эндээс үгээ авна шнэ. Аваад энд наа. Энд наа шнэ минийх. Шуурганы хаард наа шнэ. За уншаарай.
Шуурлаа. Шуурлаа. Үйл үг нь аль вэ? Энэ зураг юм уу? Энэ чиний авсан үг юм уу? Аль нь үйл үг вэ? За хэлж шуурлаа. Шуурлаа гэдэг нь үйл үг байх нь тийм ээ? Тэгсэн байна. Тавсанд баяр хүргэе бүгдээрээ. За миний хүүхдүүд багш руу цаа. Одоо нааш ахаа. Чич юм хүүхдүүд. Дэвтрээ дэлгэж. За. Дэвтрээ дэлгээд самбарлаа анхаарна хүүхдүүдээ. Нааш сайн хараарай. Дэвтрээ дэлгэж. Яг багш юу ичихнэ багш нь самбарт бичнэ. Ундар хартан сайн хараа шүү. Бичсэн өгүүлбэрийг нүдээр уншиж хараагаар унших шүү. Уншиж байгаарай. За, хин унших. Гараа өрг. Би. Хатасаа уншиж. Бороо орж байна. Хам баяр уншаарай. Мөх өргөд уншаарай. Бороо орж байна. За, одоо наашаа гарч. Халиана тавьчих минь нөхөө. Одоо багшаахаа энэ бичсэн үг рүү ундар хэрдэнэ. Бичих болоогүй. Энэ үгийг цаар багш цаг харна. Тэгээ арилгах шүү. За юу. Цаарч. За. Энэ рүү хараад бай. Хараад. Ундар хэрдэн хараарай. Мөх өргөл хараарай. Гамбайраа сайн харж аваарай. Багш нь арилгах шүү. Тэгээ чи чэйжээр бичсэн шүү. Цаа хараад ав. Цаа. Бороо. Одоо дуурахгүй. Халиунасаа хараад ав. За. Арилгах уу? Бичиж чадах уу? Нэрээ юу? За арилгалаа багш. За бичээрэй. Одоо дэвтэртээ бороо орж байна. За багш нэрээ дөрөв. Бороо. За. Бороо. Энэ. За бичээрэй. Зүйтэй манай мөнх орны нэг сайн байна. Ингээс бороо. Зүйтэй энийг хадана зүг байна. Бороо. За. Их сайн байна. Энийг харж байна мөн хөрлөө. Гоё ч. Багшин бороо орж байна. Бич. Зүйтэй бороо орж байна. Зүг. Одоо энийг бич. Зүг. За хин хамгийн түрүүнд бичсэн байна. Багш нь юу наах вүлээ? Дэвтэр дээр нь. За одоо орж. Би сайн хараа. Дахиад одоо энд дахиад бич. Орж. Халиуна бичээрэй нөхөө. Орж байна. Тэгин минь нөхөө. За цэг тавина шүү дээ өгүүлбэр ийцэн. За игүүдэн бичсэн байна. Игүүдэн 5 шиг байна үгүй. За хамаагүй. Бороо орж байна. За хатасаа бичсэн байна. За бороо орж байна. Болно. Их сайн байна. За. Ган баярыг харъя багш. Орж байна. За ган баяр бичсэн байна. Цэг өгүүлбэрийн эцэст юу тавьдаг вэ? За. Ундар хэрдэнэ энд бичээрэй минь нөхөө. Энийг бичээрэй. Энийг бичих болоогүй за. Энийг бичээрэй. Бичсэн хүмүүс гараа урдаа аваад зөвсөн. Яга мөнх өргөл сайн бичсэн байна. Их сайн байна. Нэг энийг дуусгах шүү дээ. Мөнх өргөлөө. Энийг дуусгачих. Тавгсрын бичсэн тийм ээ. Болно ба тавгсраа. Цаана шаараа. Багш нь тавгсрынгийн 5 шиг наадаа гараад бичсэн хүмүүс гараа урдаа аваад үзэг тавина. За. Тий. За басан. Эгүүдэн болно. Халиуна болно. Үзгээ тавиараа. За багш руу анхаар 1 2 3 халиуна. За халиуна гоё ицсэн байна. За хаачих дэвтэрээ тийм ээ. Бичих болоогүй нэг одоо бас. За багш руу анхаарч. За наашаа.
Зүг сугаалаа. 1, 2, 3. Мөнх оргил болсон уу? Юуны чинээ сонсож байна? Сонсоо. Сайн чинээрээ. Мөнх оргилаа сонсоороо. Юу ийж сайн. Зүйтэй. Зүйтэй шуурга яасан бэ? Шуурч байна. Дахиад хэлээрэй. Шуурч байна. Их сайн байна. За багш нар сонс. Них гоё суудаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ нааш анхаараа дэлгэц рүү анхаарч хүүхдүүдээ. За уншия. Шуурга. За шуурга гэсэн гарчигтай гаргалаа шүү дээ багш тийм ээ. За өнөөдөр шуурга гэдэг эхийг сайн анхаараа миний хүүхдүүд. Шуурга гэдэг эхийг за уншаараа. Ярилцсан, бичин, буудан зүйтэй мэднэ. За шуурга гэдэг эхийг яа гэж яах хүүхдүүд уншин. За уншия. Уншия бүгдээр үйл хөдлөө тий. Уншин. За бичин гэж яах вэ? Бичин. За буудан гэж бүгдээр. За энэ ямар үг юм хүүхдүүд? Үйл үг зүйтэй үйл үг. Үйл үг яаж илэрдэг вэ миний хүүхдүүд? Хөдөлн үйл хөдлөн зүйтэй. За нэг хөдөлч бүгдээр. Зүйтэй. Бичнэгээр яахан харна. Уншин гэхээр. Тийм. За тэгвэл одоо үйл үгийг бүгдээр уншин. Гараа зөө авах. Багш самбарлаа харна хажуунаа. За эхлээд багш нь уншиж өгөө заяа. За сонсороо. Мөнх оргил сайн сонсож гараа гоё авч. Зүйтэй. Шуурга. Сонсороо. Эхлээд сонсно. Шуурга. Хавар шуурдаг. Мөнх оргилоо нар гарч шуурга намдав. За багш нь ямар их уншиж өгсөн бэ? Шуурга гэдэг их уншсан. Одоо намайг дагаад уншина багшаа ойлгосон уу? За шуурга. Их сайн байна. Шуурга. Шуурав. Хавар. Шуурга. Шуурдаг. Хажуунаа. Нар. Гарч. Шуурга. Намдав. Их сайн байна. За одоо нааш анхаараарай. Мөрөөр нь уншиж шүү. Хамгийн эхний өгүүлбэрийг хатан сайхан уншаарай. Басаараа миний хөө. Чанга уншаад өгч ангийнхандаа. Шуурав. За хэдэн үг вэ? Хэдэн үгнээс хүрсэн байна? 2 үгнээс их сайн байна. За үйл үг нь хэлээрэй миний хөө. Шуурав гэсэн шүү дээ. Үйл үг нь шуурав онц сайн байна. За сууч миний хөө. За дараагийн өгүүлбэрийг уншин. Ган баяр уншаарай. Басаараа миний хөө. Хавар. Шуурга. Шуурдаг. Зүйтэй чанга шуурдаг. За хэдэн үгнээс бүрдсэн өгүүлбэр байна миний хөө? 1, 2, 3 үгнээс бүрдсэн өгүүлбэр байна. За сайн байна. Одоо дараагийн өгүүлбэрийг игүүл уншаарай. Хэдэн үгнээс бүрдсэн бэ? 4 үгнээс бүрдсэн байна. Их сайн байна. Үйл үг нь ямар үг вэ? Намдав. За их сайн байна. Бүгдээрээ зүг суучих. 1, 2, 3. За бид нар сая юуны тухай уншсан? Бэлээ? Шуурга хизээ болдог гэж байна миний хүү. Шуурга хизээ болдог гэж байна. Хавар болдог гэж байна тийм ээ. Хавар болдог гэж байна шүү дээ. За одоо дэвтэр дээр гоё бичиж. Дэвтрээ дэлгээрээ миний хүүхдүүд. Хин гоё бичсэн хүүхдүүд багш нь юу өгөх вүлээ? 5 уншиж тэгнэ. За тий, эндээсээ бичих миний хүү. Шууд бичих. За дэлгэцээ харж байгаа бичих шүү дээ. Дэлгэц рүүгээ хараад эхлээд юу вэ? Шуурга гарчгаад байна тийм ээ. Шуурга. За бичих. Хадана эндээс өгчөөрэй миний хүү. Эндээс гарчтай бичих. Хин гоё бичсэн хүнд юу тавих вэ?
5 хошуу зүйтэй. Их сайн байна, ундрах их сайн байна. За тавсар одоо ихэд гарчгаа тавиараа. Одоо энэ чинь гарчгаа тавиа. За сан дэлгэц рүүгээ харж байгаа гарчгаа тавиараа. Тий. Моглоо энэ чинь шуурга. Шуу. Шуурга. За чи гоё бичдэг штэ. Би дахиад энэ 5 шууг нь мөхөрглөө. За 5-аа минь хөө бичээрэй. За шуурга гэдэг нь гарч байна. Харж байна уу? Харж байна штэ. За багш нь зааж өгье. Гарчаа тавиараа. Бичсэн үү? За багш нь Ганбаяр бичсэн байна. 5 шууг авлаа. Хэдэн 5 шуу бол тавиалж байсан. За одоо за мөнх оргил хурдан бичээрэй миний хүү гоё бичээ шүү. Багш нь 5 шууг наа. Хамгийн түрүүнд Ганбаяр. Би дөрөвдөр бичсэн. Дуусна уу? Алаа. Арай болоогүй. За одоо эндээс эхлээд бичнэ нэ. За бацраа хавар шуурга шуурдаг. Ганбаяр бичсэн юм чинь одоо үйл үгийг ялгаад зурж байна. Үйл үгийг ялгаж зур. Хаана үйл үг вэ гэдгийг уншаараа, уншчаараа. Мөнх оргил бичсэн. Бичсэн. За багштайгаа хоёлаа. Үгүй шүү дээ. Бодох хоолойгоо хоёлаа ихтэй бичиж. Тийм. За үзгээ авч. Үзгээ авч. За манай мөнх оргил чайг мөндөг шүү. За аль юу байхгүй. За ихээ энийг биччих тэгээ хоёр. Тийм. За биччих. Багшнаалаа. Байхгүй. Бадруулуу. За багш нь одоо дараагийнх. Ямар савхээ манай хөргөлжсэн ш. Шуурга. Шуурга. За дараагийнх. Хавар. Багшгаа дагаад хэлээрэй. Хавар. Зүйтэй хавар. Шуурга. 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 За бичсэн хүмүүс гараа өргөөр багш нь очие. Дуусч гэнэ хүүхдүүдээ. За болно. Одоо болсон. Багш нь цад хаваа шүү. Одоо бичихгүй шүү за. 2. Дахиад авна штэ. Дахиад авна. За байж байгаараа минь хөө. Эгүүлэн дуусч байна. За 5 гэсрэн дуусч байна. Хатан сайхан. Дуусч байна зүйтэй. За. Зүйтэй манай бацрын дуусч байна. За. Болсон тийм ээ. Ундар хэлтэн болно минь хөө. За болно. Ямар сайн хөвгт вэ? Эгүүлэн дууссан тийм ээ. За үзгээ тавьчих юм хөвгт. Одоо үзгээ тавьчих. Үзгээ тавьчих. Болоогүй юм нэг хөө. За багшийнхаа хэлхийг анхаарна. Үзгээ тавиад багш руугаа нэг харчих та. Мөнх оргил ямар сайн хөвгт вэ? Үзгээ тавиад дэвтрээ хаацсан юм. За гараа гой зүг аваасан. Халиуна. Одоо болно миний хөө. Болцсон ба штэ халиуна. Одоо болно минь. За болно. Үзгээ тавиад багш руугаа харчих. Ганбаяр гой дэше суугаар минь хөө. Одоо дараагийн ажил нь үйл үгийг ялган бодно. За одоо эндээс үйл үг аваад бүгдээрээ. Хамгийн ихний өгүүлбэр шуурга. Үйл үг нь ямар үг вэ? Шуурга. За дараагийнх нь хавар, шуурдаг. За үйл үг нь шуурдаг их сайн байна. За дараагийн өгүүлбэр нар, гарч, шуурга, намдав. Үйл үг нь ямар? Намдав. За одоо наашаа харж багш хаа. Улаан өнгө сонго. Улаан өнгө багш руу харуулж.
Харин мөнх оргилох зөв. Онц ямар сайн хөвгтэй. За халуунагийн удаан. Баацэргийн удаан. Ундрах хэрдний удаан. Багшгаа харуулаарай. Ундрах удаан. Онц ямар сайн хөвгтэй. За одоо удаан өнгөөр бүгдээрээ үйл өгнүүдээ будчих. Үйл өгнүүдээ будаарай. Аа, тавсрынгийн удаан. За. Улаан өнгө миний хөө байхгүй нэ. Энэ дотроос улаан өнгө авч. Энэ дээрс улаан өнгө. Оо зүг. За одоо улаан өнгөнд будах нь миний хөө. Улаан өнгө будаарай. Үйл үгээд будна. Нам дав. Зөвхөн улаан өнгө авсан тийм ээ. За үйл үгээ будна. Ундрах хэрнээ. Үйл үгээд будна миний хөө. За энэ. Тий. Та нар буддаг штэ. Тэргээд бодоод хин үйл үгээ зөв бодсон байна. Баш нь 5 уушгүй бүгдийн өөр хаана миний хөө. Улаан өнгө аваарай. Улаан өнгө авч. Хүүе ямар сайн хөвгтэй манай мөнх оргил 2-ыг будсан байна. Одоо дараагийн үйл өгнө. Ямар сайн. За одоо дараагийнх нь хамгийн будчих. За тэгвэл чи дараа энийг биччихээд бод. За. За юу. Чи хурдан бичдэг штэ. Зүйтэй. Сувда зүг байна. Сувда 5 шугаа авлаа. Миний үйл өгөө бодно. Аа ингэ. За батараа. За. Хатан сайхан үйл өгнүүдээ бүгдийг будсан байна. Үйл өгөө уншаа сууж байгаараа хатан сайхан. За миний үйл өгөө уншаа сууж байгаараа. Ямар сайн хөвгтэй манай ган баяр зөв хийсэн байна. За дараагийн үйл өгн миний хүү энд байж байна. Манай ундрах бас үйл өгөө олсон байна. Зүйтэй. За шуурав. За батараа. Эгүүд ингэж их сайн байна. Ямар сайн хөвгтүүд ээ. За. Бодож дуусч байна хөвгтүүд ээ. Яста сайн байна. Цаасан шуурав зүйтэй. За. Тавсрын болно. Тавсрын дахиад нэг 5 шүү. За. Одоо харандаануудаа байсан байранд нэгээр хөвгтүүдээ. Харандаануудаа байранд нэгээр. За. Яста сайн байна. За. Яста сайн байна. За одоо будчих чи хамгийн сүүлийнхээ бодчих. Мохор яста сайн байна. За болно одоо гараа удаа. За миний гоо гараа урдаа асуугаараа ундрах хэрдэн харна. Ган баяраа болно миний. За зүсэрч. 1 2 3 мөнх оргил дуусаагүй байх тийм ээ. Мөнх оргилоо болсон уу? За одоо харандаа байрсан байранд нь тавьчих миний. Багш руу хараараа 1 2 3 сурагч яаж суудаг юм болоо? Багш нэг харч. Одоо бид нар бүгдээ ажлаа хийгээд дуусчлаа. Яах ёстой вэ? Амрах ёстой тий. Амрна штэ. Тий, жоо амрах. За бүгдээрээ босчих. Босоорой. За. Багшны тоглоом зааж өгье. Ундрахаа босоорой нэг. Айгуу гой тоглоом зааж өгье. Шуурга гэдэг тоглоом тоглоё. За, шуурхаар яадаг юм миний хөвгүүд. Яаж дууссан бэ? Дуу чимээ сонссон штэ. Шөө зүйтэй тэгсэн. За, шуурга намдахаар яадаг юм миний хөвгүүд. Тайван яах вэ? Яа, тайван явна штэ. За, одоо дараагийнх нь. Одоо намайг төгөрөө шүү. За юу. Мөнх оргилоо наашаа өрөөж багшаа. Мөрөөдөр. За, ган баяраа. За, одоо сайн хараа шүү. Ган баяр мөнх оргил хоёр багшийн хажууд зогсож тий. Шуурга шуурлаа. Дугаараа минь. Оо, зүйтэй. Шуурга намтлаа. Атгаараа. Тайван. Шуурга намтцсан. За, тайван явж. Хацгаа явъя. Шуурга намтахаар яах вэ? Яваараа, сувдаа. Оо, зүйтэй тайван авах шүү тий. Шуурга шуурлаа. Шуурга намтлаа. Шуурга намтлаа. Шуурга намтсан. За, алхаад минийгөө суудалтаа очно. Шуурга намтсан юм чинь одоо алхаад тайван намтсан. Тайван суун тийм ээ. За, хөдөө төмөр дээрээ тавиад багш руугаа нэг анхаарчих та. Зөв суучих. 1 2 3 ямар сайн хөвгүүд вэ? Одоо багш нь
Шуурга тоглоом нь марсаа оролцсон учраас дахиад 1-1 тавуу шүү. 1-1 тавуу шүү. Шуурга тоглоом айгүй гой тоглосон учраас 1-1-ийг өгийн нэмж. За хин хэдэн тавуу шуутай би тавуу шууга хараараа минь өгч. Хин хэдэн тавуу шуутай болов. За Ганбаяр нааш ирсээ оролцсон тийм ээ. Яа хэдэн тоолч. За хадаа тоолоороо хэдэн тавуу шуутай вэ? За одоо бүгдээ дэвтрээ өргөч дээш нь. Дэвтрээ өргөөрэй миний хөлөө дээш нь. Өргөөрэй. Би эндээ харуулчих хин хэдэн тавуу шуутай болсон байна. Харуулаа. Тавгадаа харуул. Тавга сувдадаа харуул. Харуулаарай багш нь харуул. Игүүд нь тийш харуулаач. За болгоч. Бүгдээ багш нь баяр үргээ. Ямар олон тавуусаа авсан бэ? Их сайн байна. За одоо дэвтрээ хаач. Дэвтрээ хаач. Одоо дэвтрээ. Энийг дараад нь. За. Нахба бадаг юм. Яа одоо дэлгэц рүү арч бүгдээ. Багш нь дэлгэцэн дээр Ганбаяр үзгээ тавиараа. Үзгээ тавиаш юм нөх. Чимээг болоорой гэсэн шүү дээ багш тийм ээ. За одоо нэг бичлэг үзээд нь. Юуны бичлэг вэ? Юуны бичлэг вэ? Юу хийж юу болж байна? Шуурга болж байна тийм ээ. За шуурга болж байна. За дараагийнх нь хараарай бүгдээ. За шороо яаж вэ? Шороо шуурч зүйтэй. Сая та нар хэдэн бичлэг үзв? 2 зүйтэй. Ямар 2 бичлэг үзсэн? Ямар шуурга болж байна? Шуурга шуурч байна. Ямар шуурга шуурч байна гэхээр? Ямар шуурга шуурсан? За энд багш нь зураг тавилаа. Ямар шуурга байна? За мөхөд хараарай. Ямар шуурга байна? Энд ямар шуурга байна? Шороо зүйтэй шороо шуурга байна. За энэ хоёр бацрээ. Энд ямар шуурга болж байна? Ямар шуурга байна? Шороо шуурга. Энд ямар шуурга байна? Цаасан шуурга. Энд ямар шуурга болж байна? Шороо шуурга. Энд цаасан шуурга. Сайн байна. За мөн хөргөдөө. Цаанаашаа өрөөд багштай гараад ир. Нааш. Хоёул энэ зургийг авъя. Нааш. Энэ зургийг авъя. За бацрээ. Одоо энэ зургаар өгүүлбэр зохионо. Өгүүлбэр зохионо шүү. За юу. Шороо шуурга нь аль вэ? Их сайн байна. Аваарай. Ангийнхандаа үзүүлч. Бацрээ. Мөг оргийн шороо шуурганы зураг авсан. Бацрээ өгүүлбэрээ зохионо. За юу хөө? Шороо шуурга яаж вэ? Шуурч байна. За дахиад хэлээрэй. Шороо шуурга шуурч байна. За үүнийг нь хаарай бацрээ. Шуурч байна. Асуулт тавиараа хин асуулт тавих уу? Ямар асуулт тавих уу? Ямар асуулт тавьж болох уу? Яаж байна? За яаж вэ нүгтээ? Шороо шуурга шуурч байна. Манай бүхэрсэн маа нач. Энд нач. Энийг аа. За дараагийн зургийг бацрын. Их сайн байна. Яа. За дараагийнх нь. За лавсрын би гэдэг тийм ээ. За. Лавсрын ямар зураг авч байгаа юм бэ минийх үү? Цаас зүйтэй цасан. Хадуна ямар зураг байна? Лавсраас нь. Цаасан шуурга. Бацрын ямар шуурга байна? Цаасан шуурга. Мөн хөргөлөө ямар шуурга байна? Цаасан шуурга. За өгүүлбэр зохиоё. Хадуна өгүүлбэр зохиоч. Хизээ цаасан шуурга болдгийг лээ. Зүйтэй. Өндөр хөрднөө хизээ цасан шуурга болдог билээ. Өвөл. За өгүүлбэрээ зохиогоорой. Өвөл бож цасан хизээч цасан шуурга
За бүгдээрээ хэлээрэй. Чам ба. Өвд. Бож. Цасан. Шуурга. Шуурга. За асуултаа тавиараа миний хүүхдүүд. Ямар асуулт тавьдаг вэ? Яаж байна? Хадана. Яаж байна? Муу хэрэглээ. Нашаа тавш. Яаж байна? За муу хэн наагараа багтаа. За самбартаа наах гэж байна. Зүйтэй сайн онц заасч. Зөв суугаар минут. 1 2 3. Хүй, хадана. Диш. 2 3. Ямар сайн хөхт вэ? За, самбар дээр ямар хоёр зураг вэ? Цасан, шуурга, шуурга. Зүйтэй их сайн байна. Цасан шуурга, шорон шуурга хизээ бодгийг мэдхэс зүйтэй их сайн байна. Цасан шуурга хизээ болох нь уу? Өөд ордог. Шорон шуурга хизээ болох юм. Хавар. За бүгдээрээ нэг шуурга шуурчээ. За. Мөхөргөө зүйтэй бид нар одоо юу хийж байна хүүхдүүд те? Үйл хөдлөл хэдэрэ? Үйл хөдлөл заасан үг ямар үг гэдэг байх нь одоо бодно. Гамбайга болцсон. Үйл хөдлөлийг заасан үг ямар үг гэдэг вэ? Үйл үг чанга. Үг. Үйл үг. Хэдэрэ мөхөргөө үйл үг. Үг онц их сайн байна. За одоо багш харин зөв суучих нь миний хүүхдэд 1 2 3. За одоо багш та нарт зураг таран заа юу. Энэ зургаараа өгүүлбэр зохиогоорой миний хүүхд. Багштай өгүүлбэрээ зохиогоод хэлнэ. За хараараа хадгана миний хүүхд. За өгүүлбэрээ зохиогоод багштай хэлнэ шүү. Их сайн байна. За өгүүлбэрээ хэн зохиож хэлэх вэ? Хамгийн дөрөв гараа өрөө. Хашгирахгүй. За мөх өргөд ихэд хэлэх юм гэж байна. Хамгийн түрүүнд. За юу хэлээ минь хөө? Уус биш вэ? За хадинаг босоор хадинаг 6 хараад хэлнэ минь хөө. Ангийнхандаа хараач минь хөө. Юу болж байгаа вэ? Бороо. Өгүүлбэрээ зохиогоод хэлчих. Бороо. Ор. Байна. За суугаараа миний хөө. За бацар хэдэрэ? Байна. За сууч. Айгууд хэдэрэ? Шуурга, шуурч байна. За хин хэдэрэ? Суут хэдэрэ? Цаас. Орч байна. За энд юу болж байгаа гэсэн? Оров. Мөх өргөд. За одоо бүгдээрээ мөх өргөдийн зургийг харъя. Мөх өргөдийн зургийг анхаараарай. Юуны зураг вэ? Өөс мөх өргөд хийж чадахгүй юм чи бүгдээрээ туслая. Солонго. Хэдэр минийгөө. Солонго тийм. Солонго татаач байна. За болсон. За одоо зургуудаа ил тавьчих бүгдээрээ. Зургуудаа. За гэсэн байна. Одоо ил тавьчих бүгдээрээ. За наа. Энд юу болж байна? Өндөр хэлсэн хэлээрээ минийгөө. Нар мандаж байна. Сайн байна. За гамбаяр ийч. Нар гарч байна. Их сайн байна. Хизээ нар гардаг үлээ? Өглөө. Зүйтэй. За өгүүлбэрээ засаад хэлээрээ гамбаяраа. Өглөө нар мандаж зүлээ байна. За хатасаа хэлээгүй үлдсэн тий. Оо зүйтэй. Их сайн байна. Хатасаа минь бүгдээр баяр өрөвчээ. За мөн өргөдө тавиараа миний хөө. Гойсон шүү. Их сайхан суу шүү. За одоо багш нэг асуулт асууя. Цасан шуурга шуурсан тийм ээ. За чиний болоо. Багш та нарт багшийн асуултыг сонсороо. Та нар шуургатай үед яах вэ? Шуургатай үед өөрийгөө нэг газар нуугдах ёстой гэж байна тийм ээ? За өөр яах вэ? Шуурга шуурчаад яах вэ тавсраа? Зоохтон буйн зүйтэй их сайн байна. За мөн хангад яах вэ шуургатай?
Гэртээ орчин зүйтэй. Өөр тань шуурганаас яадаг вэ дээ? Зүйтэй их сайн байна. За одоо бүгдээ маш анхаараа. Маш анхаараа. 1 2 3. Шуургатай үед яа гэсэн? Гүү нэсэн үдлээ. Гүүлээ. За. Шуургатай үед яах хүмүүс? Гэртээ орчин зүйтэй. Сая бид нар яасан бэ? Шуургатай үед яа гэсэн? Гэрлүү. Гүү нэсэн. За өөр яасан? Зоохтон нөмөр газар яах вэ? Нуудаж очин тийм ээ? Нүдээ дарна гэж штэ тий. За. Багн за. Их сайн байна. Чам газар хөдлөлөө шуургатай газар хөдлөл бүгдээрээ гэртээ очин нүд яах нэг өөрөө яах вэ? Хамгаална шүү. Зүйтэй их сайн байна. За онц их сайн байна. Тэгвэл өнөөдөр зүйтэй. Тэгвэл өнөөдөр бид нар шуурга гэдэг ихийг яасан мэн хүмүүстээ? Уншсан тийм ээ? Энэ хараа шуурга их уншсан уу? Уншсан. Ярьсан уу? Ярьсан. Бичсэн үү? Бичсэн. Будсан уу? Будсан. За шуурга гэж юу хэлэх вэ? Мэдхүү. Мэднэ. Айгуу чанга хүчтэй салхи гаргахыг хэлэх юм шүү дээ. Хүчтэй нараа энэ салхилж байна. Салхилж байна тийм? Ерөөсөө салхи хүчтэй салхи гаргахыг л шуурга гэх юм шүү дээ. Тийш миний хүү энэ тавьж. За. Тийм бэ. За. Зүйтэй тэгвэл бүгдээрээ шуурга ихийг яасан? Уншсан, хийчихсэн тийм ээ? За, авч тийм. Үүдүүгээ яасан гэлээ бид нар? Бодсон. Үүдүүг гэж ямар үг хэлдэг вэ лээ? Үүд хөдлөл. За, үүд хөдлөл заасан үгийг яадаг байх вэ? Зүйтэй. Зүйтэй. Үүд хөдлөл заасан үгийг ямар үг гэх вэ? Үүд үг гин. За багшаагаад байгаа хэлээрэй. Үүд хөдлөл заасан үгийг үүд үг гин үүд за хөдлөл заасан үгийг үүд үг гин. За үүд үг ямар асуултанд хариулах вэ? Хэлээрэй. Яаж байна? Байна. Яасан? Зүйтэй. За одоо багш юу хийж байна? Хөдлөж байна, алхаж байна. Бүгд би яаж байна багш? Явж байна. Зүйтэй. Сурагчид юу хийж байна? Хичээлээ хийж байна. Энэ ямар үг вэ? Ямар үг вэ? Үг тийм ээ? За одоо өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд багш нь шалгаруулан дэвтрээ дэлгээрэй. Хин хэдэнд 5 шаа авсан бэ тоолно. За тоол. Мөхөр хэдэнд 5 шаа? 3 таагаар 3. За надад үзүүлч гараараа харуулж. Хин хэдэнд эгүүлэн 3 тийм ээ? 3-ыг бацран 3-ыг 3-гаа гаргаараа штэ. 3. Чи тэгээ 3 чи хэдэн бодлоо тоолоороо минь үү? 1 2 3-ыг 3. Их сайн байна. За. 3. Өндөр хэдэн? 3 гаргаараа минь. Хамгийн 5 шуудаа хэн бэ наа? Лавгсрын байна штэ. Гамбаяра хамгийн 5 шуудаа лавгсрын хэд вэ? За гаргачих минь үү? Хэд вэ? 4 гэнэ хараараа хадана 5-га 4-ыг авсан гэж штэ. 5-ыг баяр хүрэх бүгдээрээ. Ямар сайн. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон бүх сурагчдаа багш нь баярлалаа. Бүгдээрээ дэвтрээ хаагаад өнөөдрийн хичээл дууссан. Энэ хичээлийг бэлтгэхдээ би 3 дугаар ангийн өөрийнхөө анги дээр бэлтгэсэн байгаа. Шуурга гэдэг ихийг авсан зорилго нь болохоор ерөөсөө одоо энэ удирдалтайгаа холбосон хаврын удирдалт, шуурга, салхи их болдог энэ байгалийн үзэгдэлтэй холбоод энэ сэдвийг авсан байгаа. Тэгээ шуурга гэдэг ихээс үйл үгийг ялган таниж
зурж будах гэсэн нэгдүгээр хөнгөн хэлбэрийнхаа хүүхдүүдэд зориулсан зорилго маань энэ байгаа. Хүн дэвтэр хүүхдүүдэд болохоор үйл үгээ давхарлан бичих, тэгээ ялган зурах будах. Хүн хэлбэрийн хүүхдүүдэд мөн адилхан давхарлан бичих, тэгээд хөдөлгөөнөөр үйл үгийг илэрхийлэх юм зорилго тавьсан байгаа. Тэгээд зорилго хичээл маань зорилгоо хангасан гэж үзэж байна. За хичээл бэлтгэхдээ би хүүхдүүдэд энэ зургийг энэ зургаар өв бүтээж тохируулж энэ зурагт үзүүлэнг ашигласан одоо энэ хүн хэлбэрийн хүүхдүүдэд болохоор энэ зургийг сонгож авахт нь дөхөм юм уу гэдэг энэ байгалийн үзэгдлүүдийн зургийг бол хүн хэлбэрийн хүүхдүүдэд хүндэтгэл хэлбэрийн хүүхдүүдэд тохируулж сонгож авах чадварт нь тохируулсан. Энэ үгнүүд хэрчмэл үгнүүд энэ өгүүлбэр зохиох үгнүүд нь болохоор хөнгөн хэлбэрийн хүүхдүүд өөрсдөө уншаад энэ зурагтаа тохируулж чадах тэр чадварт нь тохируулж энэ даалгаврыг бэлдсэн байгаа. За тэгээд хүүхдүүдэд урамшуулахын тулд энэ 5 уршуу одоо дэвтэрт нь хангалттай хэмжээгээр урамшуулахын тулд нааж өгсөн байгаа. Өгнө гэж хүүхдүүдэд сэтжүүлж хүүхдүүдэд хичээлд оролцуулах тийм идэвхтэй өрнөсөө. За мөн энэ бичлэг сонсгосон байгаа. Энэ бичлэгийг болохоор ерөнхийдөө манайх чинь нөгөө хүүхдүүд маань ой тогтоолт удаан юмыг хүлээж авахтаа удаан учраас юу яасан нөгөө сонсгох юуны чимээ вэ гэж сонсгохын тулд энэ бичлэгүүдийг үзүүлсэн байгаа. Эхлээд нөө шуурганы чимээ байгаа. Дараагийн 2 бичлэг болохоор цасан шуурга, шорон шуурганы бичлэгийг болохоор хүүхдүүд нөгөө зураг хараад ялгааг нь гаргахаасаа нөгөө бичлэг үзүүлвэл арай илүү нөгөө амьдралд ойрхон юм уу хүүхдүүдэд манай хүүхдүүдийн онцлог юмыг нүдэрээ харж, чихээрээ сонсч, гараараа барьж мэдэрдэг бодит байдал дээр тулгуурлахын тулд энэ цасан шуурга, шорон шуурга гэсэн 2 бичлэгийг үзүүлсэн байгаа. Тэгээд дараа нь энэ бичлэгээ үзүүлсний дараа хүнд хэлбэрийн мөнх оргил өөр бас нэг хүнд хэлбэрийн 2 хүүхдээр нь зургаас үтсэн бичлэгээ санаад зургаас одоо тэр зөв сонгож авч чадчихэв үү тэр мэдлэгийг одоо баталгаажуулах юу мэдэж авсан бэ тэр баталгаажуулахын тулд энэ зургийг сонгуулж авч тэгээд нэрийг хэлүүлээд бусад хөнгөн хэлбэрийн хүүхдүүдээр нь өгүүлбэр зохиолгосч үйл үгийг нь олуулах юм даалгавар байсан байгаа. За тэгээд хичээлийн дүгнэлт хэсэгт бол энэ сурагчдтай бол нээлттэй асуулт тавьдаг нь хүүхдүүдийн цаашид илүү их мэдэх эрмэлзэл хүслийг төрүүлэхийн тулд чи шуурхтай үед яах ёстой вэ гэсэн асуултыг нээлттэй асуултаар хичээлээд өгнөж хүүхдүүдэд дүгнсэн үйл яах ёстой вэ гэсэн асуултанд хүүхдүүдээр хариулуулж үйл хөдөлгөөнөөр одоо тэр асуултанд хариулж үйл үгээ давтаж үйл үгийнхаа асуултыг давтаж хөдөлгөөнөөр илэрхийлж хичээлээд өгсөн байгаа. Ингээд хүүхдүүд маань хичээлдээ идэвхтэй оролцож өөрсдөө урам өгсөн байгаа. За ингээд хичээл маань амжилттай болсон баярлалаа.